Шинжлэх ухааны таны мэдхүйн Одмондөр суугт тавтай морил хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Маратханы бэлтгэн өргөдөг археологийн нууцуд нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалын Отревин мөн стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани Good Day сувжууд дэмжиж ажиллаж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одмондөр сууг, NTV телевиз, Одмондөр радио 83.307 хостлогоноор хүрч байна. За арай мэндэргээ. За орой минь дүргээ. За өнөөдрийн сэдв шууд хоёлаа нэвтрүүлэгтээ ороо явчих тий. За өнөөдрийн сэдв бол Эртний Египтийн нууцад нэвтэрсэн Розетийн чулуу гэдэг. За энэ бол ерөөсөө л дэлхийд дахинд бол Эртний Египт бол маш алдартай хүн төрөлхтний түүхэн тий соёл иргэншилт бол асар их хувь нэмэр оруулсан байдаг. За ялангуяа тэрний археологийн дурсгалууд тий нүдэнд харагдаж одоо гарт баригдахуйц ийм олон зүйлүүд байдаг болвол тэр булш бунхан ялангуяа одоо ингээл хаадын хөндөд ороход тий бунхан дотор нь ороход тэр нэг дүрснүүд байгаад байдаг тий шуу гахаа одоо юу гэдэг тий. За эдгээр одоо ингээд юунууд нь яг юуг илэрхийлдэг вэ гэдгийг ерөөс огт тайлж чаддаггүй байсан байгаа байхгүй юу. За тэгэл ингээд Эртний Египтийн тэр пирамид тэнд дүрсэлсэн дүрс ер нь бол тэнд байгаа зүйлийг бол ерөнхийдөө домгийн шинжтэй эсвэл ямар нэгэн тохиолдолд энэ бол бичиг үсэг биш ээ энэ зүгээр нэг зураг гэдэг ч юм уу те тэр талаас нь тайлбарладаг зүйл байсан бол энэ бүхнийг өөрчилсөн энэ бол үг өгүүлбэр тухайн хүний намтар гэдэг санааг те ер нь бол хамгийн анх бол яаж тайлсан бэ гэдэг талаар өнөөдрийн дугаар ярих юм. За нөхцөл үйл явдал бол 1799 онд Египтийн Розете буюу өнөөгийн Рашид хотод хуучин цайзыг нурааж байсан Франц цэргүүд 112.3 см өндөр 75.7 см өргөн дээр учир битүүлэг цагаан толботой чулуу олсон байдаг. За барилгын ажлыг удирдах байсан дислэгч Пьер Франсуа Бушер. За энэ хүн бол мэдээж нэм ухаалаг боловсралтай нэгэн байсан байгаа байхгүй юу. Хэрвээ тийм хүн байгаагүй бол чулууг зүгээр л хог дээр аваач хаях. Эсвэл тэр нөгөө нэг цайзын хананд буцаагаад шаварч мэдхээр байсан байгаа. Хамгаалтын цайз барьж исэн байгаа байхгүй юу. Гэвч түүх болгонд санаанд ормгүй эргэлттэй гайхамшигт гэмээр ерөөл учрал байдаг. За утгын хувьд адилхан текстийг Египт дүрс үсэг, Эртний Египтэд бол Демотик бичиг, мөн Эртний грек хэлээр бол сийлсэн энэ чулуу өдгөө Лондон хотын Британий музейд хамгийн үнцэнтэй үзмэр гэж зөв ёсоор оршин тогтнож байдаг. За археологийн нууцуд нэвтрүүлгээрээ бид ялал хүн төрөлхтний түүхээс бүр мөсөн арчигдаж мартагдаад байсан Эртний Египтийн бичиг үсэг, соёл, иргэншлийг орчин үеийнхэнд нээж өгсөн Розетийн чулуун талаар ярихыг бэлдсэн байгаа. За Розетийн чулуу нь бол нийтийн тооллын өмнөх 196 онд Птолемийн удмынхны үед буюу нүүдэлчин монголчууд хүннүг гүрэн тэр дундаа хүчрхэг модон шаниугийн үеийн мөн Цэн улс Эртний хятадын Цэн улс мөхөөд хан улстай баг яг нэгэн цаг үед тохиолдох хамаарах үйл явдал байгаа байхгүй би яг хэдэн цаг үед ямархуу он цаг үед болсон бэ гэдгийг ерөнхийдөө харьцуулж хэлж байгаа. За Египтийн хаан 5 дахь Птолеми Эпифенсийн нэг хаан ширээн залсныг ойг тохиолдуулан Мемфис хотод цугларсан шашны зүтгэлтнүүд лам нарын дээд зөвлөөс гаргасан албан ёсны зарилгийг боржин төрлийн одоо энэ гранит диор гэдэг хэмээхийн хаданд сийлэн үлдээсэн байгаа байхгүй. За энэ дурсгалын талаар л өнөөдөр ярих гэдэг байгаа байхгүй. За энэ бол асар том босоо хөшөө буюу стилиагаас үлдэж хоцорсон энэ хэсэг чулуу бол дээд дунд доод хэсэгтээ 3 өөр бичээстэй. За энэ 3 өөр бичээстэйгээс гадна судлаачдын үзэж байгаагаар анхны босоо хөшөө ойролцоогоор 149 см өндөр бөөнхийн оройтой хаа бурхтын өмнө зогсож байгааг бэлэгдсэн далавчд сэлбэртэй байсан байдаг. Хамгийн дээд хэсэгт нь байдаг бичээс нь бурхтын хэл буюу Египтийн албан ёсны шашны зан үйлийг бичдэг дүрс үсгээр бичсэн бөгөөд сүүлийн 14 мөрөнд л үлдсэн нилээд баларч сүйдсэн бичиг байгаа юм. За дунд хэсэгт нь бол 32 мөр баримт бичгийн хэл буюу тухайн үеийн египчүүд өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байсан демотик бичгээр бичсэн хэсэг байгаа. За хамгийн сүүл буюу доод хэсэгт нь болохоор Птолемийн засгийн газрын албан ёсны хэл буюу эллинист худалдаа засаглалын хэллээр бичигдсэн 54 мөр бүхий текст бүтнээрээ хадгалагдсан үлдсэн байдаг. За тэгэхээр энэ бол 3 өөр бичээс гэж байгаа тийм. Яг энтэй адилхан зүйл бол манай Монгол Арангаан аймгийн Хотон цум хар болгосын үед нэр ингээд согд рүүний одоо ингээд бахармайн бичгээр бичсэн энэ 3 өөр хэлээр бичсэн бас бичиг гэрэлт хөшөөний хэсэг бас байдаг гэдгийг зөв сонирхолж хэлж байгаа юм. За тэгээд энэ чулуу бол Египтийн чулуу тийм. За анх бол энэ чулууг Лондонд авчирсны дараа өсгийг нь тод харагдуулахын тулд шохоогоор будаж хамгаалахын тулд лакаар бүрснээс болж хүмүүс хар базальт чулуу хэмээн андуурдаг байсан. За гэвч 1999 онд сэргээн засварлахтаа уг бүрээсийг хуулан цэвэрлэхэд чулууны унган төрх болох бараан саарл өнгө, таласт бүтэц, дээд булангийн дагаж гарсан
ягаан өнгийн одоо юм судал болон илэрсэн байгаа. За тэгэхээр розетын чулуун дээр сийлэстэй Мембисийн зарлиг гэж юу вэ? Яг ямар учиртай эд вэ гэдэг талаар нь те эхлээд ярих гэдэг. За энэ зарлагын тухай бол ярихын тулд эхлээд хаан ширээний төлөх цус тэмцэл, харь үндэстний засаглал, лам нар улс төртөө хотголдсон гунигтай адал явдалд түүхийг хүрнэх хэрэг болно гэж байгаа. За ер нь бол дэлхийн түүхэнд бол шашин төрд ороод ирэхээр бузарддаг гэдэг. Төр өөрөө бузарддаг гэдэг нэг юм зүйл бас нэг яваад байдаг зүгээр яг хөө ингээд тий. А тэрнээс биш яг ингээд шашин бол үгүйсгэж байгаа юм зүйл биш. Төрөөс тусдаа байх ёстой гэсэн нэг юм санаа бас яваад байдаг байхгүй түүхэн. Үйл явдал болгон ингээд гарч ирээд байдаг. Хоёул одоо нөгөө нэг бусад тэр Иерусалим тий. Бусад одоо тэр сүм хийдүүд тэр бас нэг нэлээд яриадсан шүү дээ. За тэгээ яг хоёул ингээд яг энэ үйл явдал яг хизээ эхэлсэн бэ гэдэг түүхийнхээ эхлэл хэсэг рүү очие. За нийтийн тооллын өмнөх 332 он руу одоо ингээд хураад очно гэсэн үг байхгүй. Одоогоос 400 жилийн өмнөх гэсэн үг байхгүй. За энэ үед буцаагаал яг харьцуулаад хэлэх юм бол Монгол нутагт хүнүү нарын өвөг дээдстэй төр тусын шинжийг олчихсан одоо өмнө зүг рүү уулгалан довтолдог нэг юм төр тусын шинжийг олчихсан нэг ийм байдалтай байна. Харин яг Монголын өмнөд нутаг буюу эртний хятад улсад бол байлдаанд улс те. За энэ байлдаанд улсуудын дотор нэг хямрал эхэлчихсэн дайн дайжинтай яг энэ цаг хугацааг хилээд байгаа байхгүй. Энэ цаг үед болсон тэр Египтэд болсон үйл явдал гэсэн үг. За энэ бол яг энэ үед бол дэлхийн соёл иргэншлийн түүхэнд те яг юу болсон бэ гэхээр байлдан дагуулагч залуу хаан буюу агуу Александр. За Египт орныг бол Персүүдийн дарлаас чөлөөлсөн. Египтчүүд түүнийг бол бурхны хүү, жинхэнэ фараон хэмээн алга ташин өгсөн байгаа байхгүй. Харамсалтай нь агуу Александр залуугаараа зуурдаар таалал өгсөж түүний асар том эзэнт гүрнийг тэрний одоо ингэ дотны жанжингууд нь хуан авсны дунд Египтийн газар нутгийг Александрын хамгийн үнэн чамд авьяаслаг жанжин нэгдэр Птолеми Сойтерт оногдсон байгаа юм. За ингэж Египтийн түүхэнд 300 жил үргэлжилсэн грек гаралтай хаадын Птолемийн угсааных нь засаглал эхэлж байгаа байхгүй. Хамгийн сүүлчийнх нь Клеопатра байхгүй. За тэгээд тэд газар дундын тэнгисийн ирэг дээр те Александрия хэмээх грек загварын чамин нийслэл босгож өөрсдөө ордон дотроо зөвхөн грекээр ярьж грек соёлыг дээлдэг байсан. Гэвч сая Египчүүдийг удирдахын тулд тэд Египтийн уламжлалт хувцас өмссөн титэм те одоо ингээд титэм зүгээд өөрсдийгөө бол Амон, Осирис, бурхтын хүү хэмээн нэрлдэг хатуухан хэлэхэд бол зөв хоёр нүртэй хүмүүс байсан гэсэн үг байхгүй. Ордон дотроо бол яг эртний грек соёлоо хөгжүүлдэг мөртлөө ард иргэдийнхаа дундаа гараад ирэхээр нөгөө нэг сахал одоо нөгөө нэг Египтийн одоо хаадын титэм эсвэл одоо малгай залгаад штэ эдрийгээ бүгдийг хүмсдэг зөөдөг. Одоо Клеопатра хатны одоо ингээд зураг мургнаас ингээд харахад бол мэддэгдэн штэ. Тэгээд Птолемийн удмынхны засаглал үргэлжилсээр байгаад нийтийн тооллын өмнөх 204 онд ирсэн байгаа юм. За энэ бол яг нөгөө Хүмнүү хаан улс хоёрын хоорондох эд тэмцэлдэн явагдажсэн үедээ ингэж дүүцэлж тооцож бодож болох юм. За энэ угсааныхны хүч саарч ордны дотоод тэмцэл гарсан яг энэ цаг үед бол тэр Птолемийн одоо 4-р Птолеми одоо 1-р Птолеми 2-р Птолеми Птолемели гэж уучраас тийм. За ингээд 4-р Птолеми хаан болон түүний хатан Арсино нар бол ордны шунхаа түшмэд хааны нууц амургуудын зохион байгуулсан аимшигт хууль дааны золиос болж учир битүүлэг балантаар хөнөгддөг. Египттэй холбоотой эсвэл эртний нөгөө Египттэй холбоотой кино минонууд байдаг штэ. Энэ дэр нэг даа нэг иймэрхүү юм гарч ирээд байдаг штэ. Тэгэхээр бол тэгээ энэ түүхээс бас санаа авсан байх магадлал маш өндөр байгаа байхгүй тий. За тэгээ хаан хатан үгүй болсны дараа хуйлдагчид улс орныг одоо хурууныхаа үзүүрээр хөтлөхийн тулд хааны цорын ганц хүү 5 настай хүүг тий хаан ширээнд өргөмжлөөд өөрсдөө арт талд нь бол улс орныг удирдах тий энэ хорон санаагаа хэрэгжүүлэхийг хүсч эхэлсэн байгаа. Гэлээч хаан хатныг нь хөнөөсөн тий ганц хүүг нь одоо ингээд утсан хүүхэлтэй болгосон энэ байдлыг нь тэр одоо ингээд тэ 5 настай хүүг синтез залж байгаа энэ үйл явдал бол тэр 5 настай хүүхэд бол улсыг удирдахгүй. Яг ард нь бол нөгөө шунхаа төшмөд тэ урвагч одоо энэ ноёдууд байгаа гэдгийг нь мэдсэн ард иргэд хилэнсэн баг. Ганцхан ард иргэд ч биш. Бас цэргүүд ч гэсэн хилэнсэн баг. За ингээд цэргүүд болон ард иргэдүүд нийлээд ордон руу дайран орсон байдаг. Тэд хуйлдагчдыг барьж хотын гудамжинд олны өмнө тамлан хэсэг хэсгээр нь тэ одоо ингээд тастаж одоо ингээд хэмэгч тастаж одоо ингээд яасан байгаа байхгүй өшөөг авсан гэдэг. За 5 настай синтез суусан Балчир хааныг хүрээлсэн хамгаалагч нэртэй шунхаа төшмөд жанжид солигдсноор энээгзэгтэй цаг үеийг ашиглан гадаа дотоодын дайснууд ч Египт рүү гээд зэрэг дайрсан байдаг. За Сэрийн Селевкидийн одоо ингээд те эзэнт гүрэн болон Македоны хаанд хаад хоорондоо нууц гэрээ байгуулж Египтийн далайн чанд дах эзэмшил газруудыг хуваан авч улс руу одоо нэвтрэн орсон байдаг. Гэвч хамгийн том аюул бол гаднаас биш улс дотроос нь нүрсэн юм.
За грек хаадын олон жилийн дарамт өндөр татвараас залгасан унган Египчүүд Нийл мөрний өмнөд хөндий тэр дундаа эртний ариун дагшин Пив хотын орчимд бүгдээрээ нэгдэн боссон байдаг. Босгочд өөрсдийнхөө дундаас Хоринефер гэд хэмээх уугуул Египт хүнийг жинхэнэ фараон хэмээн өргөмжлөөд тусгаар тогтносон байдаг. За ийхүү Египт бол хоёр хуваагдаж эдийн засаг нь суурч грек хаадын засаглал мөхөд төхөд ирсэн. За энэ бол нэгэн зэрэг хоёр хаан сууна гэдэг бол ер нь бол хэцүү үйл явдал болно л гэсэн үг шүү дээ. Ямар тааж хуучин хүчрхэг шигээр байх нь бол илүү хэцүү болно л гэсэн үг. За энд бол хүннүгийн ах トゥ шаны нарын түүх гэрчилж ийн Монголд бол юан гүрний үеийн хамгийн анхны ариг бүх хувлаа нарын гэдэг ч юм уу гих мэтлэнгээр ах トゥ нарын хаан ширээний төлөх тэмцэл хожим нь улс төрийн боторлын үед бол тогтоо буух агуурчин жон нарын гих мэтлэнгээр за ингээд ярих юм бол зүгээр зөндөө жишээ байна л да. За яг энтэй адилхан нэг иймэрхүү үйл явдал болсон байгаа. За гэхдээ Монголын түүхэнд бол ах トゥ нар болсон байна. Энд бол хоёр тусдаа өөр хүмүүс тусдаа өөр улс ингээд байгуулж байгааз. За ингээд залуу 5 дахь Птолемей хаан бол 12 нас хүрэхэд түүний зөвлөхөд улс орноо аврах ганцхан арга байгааг ухаарч эхэлсэн. Тэр нь Египтийн ард түмний дунд асар нөлөөтэй хамгийн баян хүчрхэг давхарга болох Египтийн лам нарын дэмжлэгийг авах явдал байсан байна. Лам нар нөгөө энэтхийн кастын систем байдаг шүү дээ. Тэр дээр ч бас лам нар бас ер нь хаа газар лам нар дандаа дээгүр байж идэг шүү дээ. За тэгэд тэдний дэмжлэгийг авахын тулд залуу хаан нийслэл Александрийн хотоо орхиж мянган жилийн түүхтэй ариун дагшин үлгий болох Мемфис хотод хүрэлцэн ирсэн байдаг. За Мемфис хот бол Египтийн түүхтэй бол салшгүй холбоотой. Ер нь бол хоёр янзын ингээд хот байгаад байсан. Зарим хэцүү үед бол Мемфис хоттой бас төвлөрж исэн тохиолдол зөндөө байдаг байхгүй. За тэнд хаан Египтийн уламжлалт зан үйлийн дагуу Фтах бурхны сүмд албан ёсоор фараон тэтмийг толгойдоо залсан. За шинэ хаан лам нарыг өөртөө татахын тулд урд өмнө байгаагүй том амлалтуудыг ч өгсөн байдаг. За тэрээр сүм хийдүүдэд асар хэмжээний алт мөнгө, өр тариа бэлэглэж, лам нарын олон жил төлөөгүй байсан бүх татварыг бүр мөсөн тэглэж, Нийл мөрний үерийн уснаас тариалангийн талбайг хамгаалж, хааж өгөх асар том далангуудыг улсын хөрөнгөөр босгож эхэлсэн. За бодож ингээд юу яасан байгаа байхгүй. Ингээд улс төрийн бодлоготой ингээд нүүдэл хийсэн байгаа сте тий. За ингэж хийсэн нүүдэл нь байндаа яг туссан байдаг. Хааны өгөөмөр сэтгэл туйлаас их баярлсан Мемфисийн лам нар асар том ингээд чуулган тий хуралдаан хийгээд лам нарын ингээд тал нутагт ингээд янз янзын ингээд лам нарын өдөрдох зүйл байгаа шүү дээ. За эдгээр ингээд хурал хийнгуудаа 5 дахь Птолемей хаан бол тий бурхны хүү амьд бурхан мөн бөгөөд түүний алдрыг мөнгөчүүлэхийн тулд энэхүү шийдвэрийг Египтийн бүх сүм хийдүүдэд бурхны хэл буюу дүрс бичиг, баримт бичгийн хэл буюу диаматик болон грек хэлээр хад, хахира, чулуун дээр силс үгэ хэмээн зарлагдсан нь өнөөгийн бидний мэдэх розетийн чулуун дээрх бичээс байгаа даа байхгүй. За тэгэхээр энэ бол үйл явдал бол нэг иймэрхүү үйл явдлаас болоод тэр розетийн чулуу гэдэг зүйл одоо өнөө үед хурж ирсэн байдаг байх нь. Гэтэл 5 дахь Птолемей хаан одоо лам нартай ийхүү улс төрийн ухаалаг тохиролцоо хийсний хүчинд бослогыг бол дарж чадсан. Нөгөө уугуул одоо Египт гаралтаа дээр фараон гэж зарлаацсан тэр бослогыг бол дарж чадсан. Засаглаа авч үлдэж чадсан. Гисэн хэдий боловч нийтийн тооллын өмнөх 184 онд 28хан настайдаа мөн л ордны хувилдааны хувилдаанд хорлогдож бас таалал төгссөн байдаг. За хоржонтой ч юм уу Птолемей Египтийн түүхэнд бас тийм ч агуу Гавиата хаан бас байгаагүй гэж түүхэнд тэмдэглэж үлдсэн байдаг. За тэр зөвхөн засаглаа авч үлдэхийн тулд л лам нарт тал засаад гаргасан тэрхүү түүхэн баримт бичих нь хожимо 200 жилийн дараа хүн төрөлхтний эртний Египтийн агуу соёл иргэншлийг бүхэлд нь нээж өгөх түлхүүр болно гэж бас бодсон болоо бодоагүй болоо мэдээж бодоочгүй байгаах тайлж унших тэр том юм болчтой. Ямар тач өөрийнх нь засаглалыг нь авч үлдсэн энэ гавья дурсгалыг бичиж үлдээсэн энэ чулуун өөрөө Египтийн тэр нууц руу нэвтрэх үүд чойж тэр алтан түлхүүр байсан байж тарах гэдэг байгаа байхгүй юу. Цойлоо хамтран ажиллаж байгаа юм. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаа юутай Отревин дэмжиж ажиллаж байгаа. За тэгэхээр яг одоо нэг хамар битүүрдэг. За эсвэл одоо хамрын таславч мөрөөс болоод чөлөөтэй амьсгалж чаддаггүй. За ийм хүмүүсийг л анхаарал хандуулж байгаарэ. Отревин хамрын битүүрлийг 12 цагийн турш арилгадаг. За энэ Отревиний удаа үргэлжилж байгаа энэ үйлчилгээнд таныг 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгалуулна.
ямар үйлчлэгээ үзүүлээд байгаа гэхээр амьсгалын замын судалснуудыг агшаагаад битүүрлийг багасгаж байгаа. Та хэрэглэсний дараа нэг хэдэн минут хүлээгээрэй. За тэгээ эхний минутаас эхлээд төргөө үйлчлээд хамрын битүүрлийг хурдан хугацаанд арилгах нь чигшүүлэгчийн найрлагатай учраас таны одоо хамар хорсох, хуурайших олон дахин цацснаас болоод одоо тэрэндээ харшил өгөх ийм мэдрэмжүүд байхгүй учраас танд бас илүү тухтай байх болов тунг мэдээж тохируулан эргэлэх ёстой. Бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. За гэхдээ эмийн бүтээгдэхүүн эргэлэхдээ бас эмчийн заавар зөвлөгөөний дагуу хэрэглэх нь зүйтэй болов уу? Лавлах утасны дугаар 9988 1959. За тэгэхээр нэг өөр төрлийн хамрын цацлагуудыг бол би өдөрт олон удаа цацдгийг мэднэ. 12 цагийн турш одоо таныг чөлөөтэй амьсгалуулна гэхээр та өдөртөө ажлын цагаар бол нэг л удаа цацгад болно гэхээр бас нэлийн одоо сэтгэл амрааж байгаа шүү. Тэгэхээр Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Амьсгал гэдэг бол маш чухал юм шүү манайхаа. Дэмжиж ажиллаж байгаа Отревиндээ баярлалаа. Амьсгал чухлаа гэж яг үнэ шүү те. Амьсгал чухал шүү. Энэ өмнөх нэг нэвтрүүлэг дээр маратхан багшд амьсгаа авахгүй ярьчлаа гэсэн. Амьсгал чухал шүү гэд. Гэхдээ одоо хамрын битүүрлгүүн бол одоо те их ярьж байгаа ч гэсэн сайхан амьсгалж байгаа зү. Тэ. Би ч нөлөө хамраа хагалганд тэгээ гайгуулсан гэдэг. За өргөжлүүлээ те цаашаага. За ер нь бол хожимо бол 4-р зуунд бол Ромын эзэн хаан те 1-р Питиос Христийн бус бүх сүмийг одоо Христэл биш бол бүх сүмийг те хаах тушаал гаргаснаар уг хөшөөг байрлуулсан сүмийг нурааж олон зууны дараа Мамлюкийн султан Китбай Рашид буюу Розетте хотын ойролцоо нийл мөрнийг хамгаалах цайз барихдаа уг чулууг барилгын материал болгон хананд шаварчихсан байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр 4-р зуунд бол тэр юг сүмийг нураачихсан. Тэгэхээр тэр сүмийн ойролцоод ингээ хог болоод ингээ хог болсон байсан байж тээ балгасны хажууд. За тэрнийг нь одоо ингээ 14 15 дугаар зууны үед тэр Мамлюк те энэ Мамлюкийн одоо султан болвол нийл мөрнийг одоо хамгаалах цайз гэдэг ийм цайзаа болгоцсон байгаа байхгүй. За ингээ явсаар хагаад 1798 онд Наполеон Бонапартийн түүхтэй холбогдож эхэлж байгаа. За Наполеон Бонапарт Францын дорнод армийг удирдан Египт рүү довтлохдоо цэргүүдээс гадна түүх, газар зүй, байгалийн шинжлэх ухааны эрдэмтэн, техникийн мэргэжлнүүдийг хамт авч явсан. За 1799 оны 7 дугаар сарын дундуур Розетте хотоос зүүн хойд зүгт орших Жюлиен цайзын хамгаалтыг бэхжүүлэх хуучин ханыг нурааж байсан Францын армийн дислэгч Пьер Франоса Бушер нэг тал дээрээ бичээстэй чулууг олж харсан байдаг. За шуу баачгсан мэт цагаан толб энэ чулууг чухал нандин олдвор гэж гадарсан Бушар Каир хотод байгуулсан Наполеоны эрдэм шинжилгээний хүрээлэнд тэ мэдгдсэн байдаг. За Францын эрдэмтэд уг чулууны гадаргууг ашиглан бэхээр дарах аргаар бичээсийг нь цаасан дээр хуулан авч Парис руу илгээснээр Европын эрдэмтэд анх удаага энэхүү нууцлаг бичээстэй танилцах боломж гэж бүрдэж байгаа. Одоо нэг хадны сүг зураг одоо хадны сүг зураг сүг гэж хэлэх болсон шүү дээ. Хадны зураг одоо тэр хадны дээр байгаа бичээстэй тэр ингээд хивд ингээд дараад авдаг байхгүй. Тэрэн дээр одоо илүү тод гаргадаг гэсэн. Тэгэхээр тэр цааснууд л одоо ингээд бичгнүүд ингээд харагдж байгаа гэсэн үг шүү дээ, тийм. За ингээд ер нь бол яг энэ одоо бичгтээ бол Франц эрдэмтэд танилцах боломж бүрдэж байгаа гэсэн үг байхгүй юу. За гэвч Наполеоны цэргүүд бол 1801 онд Александрийн тулаанд Британи болон Османы армид ялагдсанаар Египтээс цуглуулсан бүх олдуруудаа Британд хураалгах хэрэгтэй болсон. Сая Британы музейд байгаа гэдэг учир шалтгаан нь тэнд байгаа даа шүү дээ, тийм. За ингээд Францын эрдэмтэд өөрсдийн цуглуулгыг хураалгахгүй тулд Александрийн алдартай номын цаг шатаасантай адил бүх зүйлээ шатаан хэмээн сүрдүүлж байсан ч британчууд байгалийн дээдсийн хувийн өмч хэмээн үлдээж харин Розеттийн чулуу зэрэг түүхийн хосхууд урсгалуудыг хураан авсан байдаг. За ингээд 1802 оны 2 дугаар сард Розеттийн чулуу Британий усан онгоцоор Портсмутад газардаж улмаар 3 дугаар Жорж хааны зарилгаар Британий музейд шилжсэн байдаг. За чулууны хоёр талд бол 1801 онд Британий арим Египтэд олзолсон 3 дугаар Жорж хаанаас бэлгэлвэ гэсэн юм бичээстэй бас. Тэгээд тус нэмээд биччихсэн. За Розеттийн чулууг бол 1799 онд Египтийн элсэн цөлөөс олсноос хойшоо нууцлаг дүрс үсгийг тайлан унших эрдэмтдийн тэмцээн, баг марафон, өрсөлдөөн ийм зүйлд өөрийн ирэхгүй татж эхэлсэн. За мэдээж энэ бол одоо судалгаа шинжилгээний ажил эхэлж байна гэсэн үг байхгүй юу. За гэвч Шамполен буюу одоо энэ Шамполен энэхүү одоо алдар хүндийг уг олдврыг түүхэн ач холбогдлыг хамгийн түрүүнд олж харж нандинан хамгаалсан Фер Буштэй зүй ёсоор одоо ингэж хуваалцах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Энэ бичгийг тайлсан хүн олсон хүнтэй хуваалцах ёстой гэсэн санаа хэлээд байна. За энэ нандин олдврыг анх олж харсан ач холбогдлын зөв сонгоороо ч юм уу таамаглан гадарлаж нандинан хадгалсан Бушарын тухай баримт сэлт нэн ховор. Түүний нэрийг Розеттийн чулууг олсон тухай тэмдэглэл дурддагч авгаа түүхийн эхлэлийг тавьсан гэдгийг нь хүмүүс төдийлөн ойшоодгүй. За нэг сайн мэдээд байдгүй.
Пер Франсуа Бушерийн намтрыг анхлан судалсан түүхч бол Парис дахь ойрхон орнуудын судлалын төвийн захирал Ахмед Юсупийн үгүйснээр Бушер Францын зүүн өмнөд нутгийн Оржеле хэмэх жижиг тосгонд Мужааны гэр бүлдтэй 7 дахь хүүхэд нож төрсэн байдаг гэж. За түүний бага нас бол өсөглөн, зэлмэн, ядуу зүдүү нөхцөлд өнгөрсөн ч тэр ирээдүйн агуу зорилготой хүрэхийн тулд өнөөдрийн хүнд бэрхшээлийг твчих ийм хатуужилтай нэгэн болж өссөн гэж. За Бушер Оржеле бол тосгоны сургуульд уран элтгэх ангид суралцаж дараа нь Васенсоны коллежид математик, гүн ухааныг гүнзгийрүүлэн судалсан. За 1793 онд 22 наснаа айрам татагдаж Парисын цэргийн ангид дислэгч солтоогоор Шампань болон Бельгийн нутагт болсон тулаануудад оролцож явж ирсэн. За 1798 онд бол Наполеон Бонафарт Египтийг байлдан дагуулах дан хийхдээ тухайн үеийн хамгийн том тэнгисийн цэргийн флотыг хүчээр эхэлсэн байдаг. За Наполеоны зөвхөн цэргүүд бус бас 167 эрдэмтэн, зураач, соёлын зүтгэлтнүүдийг цуглуулан тийш очсон байдаг. За энэ бас нэг санаа хэлээл байгаа юм л да. Ямар нэгэн улс орныг эзлэж байгаа бол түүх соёл тэрийг нь маш сайн судлах ёстой. Тухайн орныг маш сайн судлах ёстой гэсэн тийм эрдэмтдийн баг бас давхар ажиллаж исэн байгаа байхгүй. За ингээд Наполеон өөрийн шүтэн Македоны Александрыг дуурайнд дорнод шинэ эзэнт гүрэн байгуулахыг хүсэж байсан тул тэрхүү шинэ ертөнцийг судлах, баримжуулах эрдэмтэд хэрэгтэй байсан нь тэр байгаад. За Наполеоны дагуулж авсан эрдэмтдийн зүтгэлээр дэлхийд дахинд Египтийн тайлбар хэмэх агуу нэвтрхий тойл бичиг. Мөн Луврын музейн ирээдүйн захирал барон Деноны зураг тэмдэглэлүүд хэвлэгдэн гарсан байдаг. За Ахмед Бушар өөрийн найз Контегийн удирдсан шижлэх ухааны комиссийн гишүүний хувьд Египтийн түүхтэй холбоотой бүх хэдүүлгийн зүйлийг цуглуулах үүрэг бас давхар ажлынхаа хажуугаар хүлээсэн байдаг. За ямар нэгэн ажил хийж байгаад ингээд түүх соёлтой холбоотой зүйл байх юм бол гэдэг нь энэ угаасаа өөрийнх нь хийх ёстой ажил нь болж таарж байгаа байхгүй. Ингээд 1799 оны 7 дугаар сард үндэсний урлаг гар урлагийн сургуулийг бэхжүүлэлтийн инженер мэргэжлэр төгссөн Бушер нийл мөрний баруун эрэгт хамгаалтын бэхлэлд барих тушаал авч явсан байдаг. За ажилчид 15 дугаар зууны үеийн хуучин цайзын суурийг цэвэрлэж байхдаа 1 метр орчим өндөртэй боржин хөшөөний хилтерхий осон нь Бушерийн хараанд шууд өртсөн байдаг. 3 өөр бичгээр сийлсэн их байгааг анзаараад харсан Бушер л хөшөөг маш болгоомжтой малтаж гаргахыг тушааж Каир руу яаралтай мэдгдсэн байдаг. За яг энэ үед нь бол тэр Бушерийн ингээд захирагч тэр генерал гэдэг ч юм энэ хүн байгаа байхгүй. За энэ хүн бол Розете хотын язгууртны охиндоо гэрлэхийн тулд исламын шашинд орж байсан. За удирдагч нь гэсэн шүү дээ. За нэрээ Абдалла де Мину гэж болгон өөрчлөлт байсан генерал Мину хормынх нь өмнөхөн Бушерийг нэгэн том чулуу тэврээд эрэхт нь их гайхсан байдаг. Гэвч тэрээр шийдэмгий ийм жанжин байсан тул чулууг цэргийн хамгаалтаар Бушерээр удирдуулан Каир хот руу илгээсэн байдаг. Яаралтай илгээсэн байгаа байхгүй. За ингэж илгээсний учир гипсэн хэв аяг авах за ийм боломж бүрдэж байгаа гэсэн байхгүй. За улмаар Францын сонинуудад бол 1799 оны 9-р сарын 24-ний дугаарт энэхүү нээлтийг залуу дэстэгч Бушерийн соргог хараа ухааны хүч хэмээн магтан бичсэн байдаг. Парис даяар түүнийг алдаршуулж байх үед Бушер өөрөө Египтийн зүүн хойд хэсэгт Османы цэргийн эсрэг цус тулаанд оролцож байсан юм байна. За улмаар тэр тулаанд олзлогдсон. Тэгэд өөрөө шоронд сус. Ингээд шоронд сууж байгаа хооронд нь тэр Франц даяар өөрөө алдартай болж ирсэн ч мдээгүй байгаа байхгүй. Гэтэл энэ Бушер гэдэг нэртэй энэ чулууг олсон энэ чулууны энэ бол эртний тайлж унших энэ боломж нь нэгжлээ гэдэг санаа бол хамгийн эхлээд гарч иж байгаа шүү дээ. Гэтэл мань нөхөр ингээд шоронд ингээд цаг хугацаа өнгөрүүлээд байсан. За ингээд 40 хоног байсны эцэст тэрээр ингээд суллагдсан байгаа. За ингээд Парис даяар түүний тухай ярьж шуугаж байгаа хооронд тэр бол суллагдчихсан байгаа байхгүй. Шоронгоос харахад нэр хүндтэй. Нэр хүндтэй. За ингээд тэрээр яасан бэ гэхлээр юу яасан байгаа юм. Удалгүй Бушер суллагдаад түүний генерал Мину найз Континаар нь ухтан авч Ахмад цолоор шагнаад буцаад Розете руу илгээсэн байгаа. Буцаад дайн руу гэсэн байхгүй. За тэгэхдээ яасан бэ гэхлээр түүнд бол түүнийг Британий айрам хүлээж авсан байгаа байхгүй. Тэр дайн тулаан гэсэн байхгүй. За ингээд 1801 оны 4-р сарын 9-нд Францын цэргүүд англичуудад бууж өгсөн юм. За Францын хэвлүүд уг чулууны түүхэн ач холбогдлыг Парис даяар өнгөрөн зарласан нь тэдний хувьд бол Парисуудын хувьд бол хамгийн том алдаа байсан байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр британчууд Францын сонин хэвлэлийг алдлаггүй хянж байсан тул Розетийн чулуу үн цэнийг нь мэдчихсэн. Тийм болохоор британчууд Францын армийг эх оронд нь 9 минут буцаах ганцхан нөхцөл тавьсан нь Египтээс олдсон бүх түүхийн олдвор.
Түүний дотор розетын чулууг хураалах шаардлага тавьсан байдаг. За Францын байгаль судлаач Жофура Сент Илер бид британчуудад олдуруудаа өгөхөөс өмнө бүх тэмдэглээ устгаж элсэн цөлд булж далаа тэнгисийн гүн рүү живүүлэх болно. Хэмээн сүрдүүлсэн ч 1801 оны 8 дугаар сарын 30-ны Александрын гэрээгээр розетын чулуу албан ёсоор британчуудад шилжсэн байгаа. Өөрхийдөө бэлэглэв гэж биччихэл хамжиж. Тэ бэлэглэв гэж. Тэ яг хөтгтээ нэг британчуудад л бэлгэсэн. Британчууд нэг 3 дугаар ирээч тааж юу байхгүй юу? Британий хам байхгүй юу? Тий. Зүгээр тэд нар хив л авч амжсан. Тий, хив авч л амжсан. За тэр хив авч амжсан нь бас их чухал өөр нөлөөтэй болох юм тий. За розетын чулууг элсэн доороос олж дэлхийн нийтэд өгсөн Фер Бүшээр Британий шоронгоос сулгацсныхаа дараа Францын олон фронтод үргэлжлүүлэн тулалцаар байлцаар байгаад 1922 оны 8 дугаар сарын 5-ны өдөр таалд өгсөн байдаг. За хамгийн анх олсон хүн нь бол ингэж таалд өгсөн байна. За ингээд Ромын эзэнт гүрэн мөкснөөс хойшоо розетын чулуу олдох хүртэл энэ бол эртний Египтийн дүрс бичиг бүрэн мартагдаад байсан гэсэн үг байхгүй. Тэр дүрс бичгийг хинч тайлж уншиж чадхаа болсон гэсэн. За энэ дээр бас л нэг зүйл байгаа. За 5 дугаар зууны лам Херофоло өөрийн иероглиф гэдэг номдоо байхгүй. За эдгээр номдоо бол ингэж бичсэн байгаа юм да. Эдгээр дүрсүүд өсгүүд эдгээр дүрс бол ямар нэгэн авиа илэрхийлдэггүй. Зөвхөн бэлэгдэл үлгэр домгийн шинжтэй зураг хэмээн бичсэн хил шинжээч судлаачдыг олон жил төөрөгдүүлсэн. За энэ бол ямар нэгэн утга санаа илэрхийлэхгүй юм чинь энийг судлаад бол хатал мөрөх юм байна гэдэг санаа авсан учраас хүн болгоно нэг тийм зориглож судалж чадаагүй байсан байгаа байхгүй. За үүний дараа тэр дүрс бичгийг тайлах ажил бол розетын чулууны доод талын грек хэлхийг орчуулснаар эхэлсэн байгаа байхгүй. Грек хэл гэж угаасаа ойлгомжтой байгаа шүү дээ. За ингээ 1802 онд бол Шведийн дипломат Йохан Дэвид Окерпланд дунд талын демотик бичгийг копт хэлтэй холбон судалж грек нэрнүүдийг харьцуулах замаар 29 авиа бүхий цагаан толгойн үсгийг олж тогтоосон байдаг. За ингээ үүний дараа Британий алдартай эрдэмтэн Томас Янг дүрс бичиг доторх дугуй хүрээ дотор эртний хаадын нэрийг авианы үсгээр бичдэг болохыг нээж Птолемей гэдэг хаадын ухс байгаа шүү дээ. Тэр 5 дугаар Птолемей гэдэг нэрийг анх дуудан гаргаж Демотик болон дүрс бичгүүд нь хоорондоо туйлын төстэй дүрс бичгээс үүдэлтэйг нотолсон байгаа байхгүй. За энэ нь бол яасан бэ гэхээр энэ эрдэмтэн бол энэс цаашаа явж чадаагүй гэсэн үг. Энэ эрдэмтний цар хүрээнд цаашаа явж чадаагүй. Харин энийг тайлсан яг жинхэнэ эрдэмтэн бол гэдэг тэгээд би нэг жишээ авах гэдэг байгаа байхгүй. Тэр жишээ нь юу гэхээр 1889 онд Монгол нутгаар илж явж байсан Яадрын цав гэдэг хүн орхон инээсийн бичиг гэдэг аягүй том бичиг болсон. Арангаа аймгийн хашаа цөм хөшөө цайдмын харвал хөшөө цайдмаас ахгүй. Бэлгийн хаан Күлтгэн жанжны тахлын онгон гэсэн үг шүү дээ. Тэр тахлын онгон дээр ч яс мэлхийн дээр байсан аягүй том гэрэлт хөшөө байсан байгаа байхгүй. За энэ хөшөө бол рүүний бичиг. Рүүний бичиг гэдэг нь болохоор тайлагдчихгүй нуус бичиг гэл тухайн үед ч гэсэн 18 Аристотель яг тэгж үзэжсэн байгаа байхгүй. Над зүгээр яг адилхан санагдаад байгаа. Тэгээд энийг яасан бэ гэхээр хамгийн анх тайлж уншихад бол Дайны их сургуулийн Копенгагены их сургуулийн Томсон гэдэг эрдэмтэн Оросын эрдэмтэн Радловнаар хоорондоо нийлж тайлсан байгаа байхгүй. Тэгэхээр ганц эрдэмтний бас хөдөлмөр шингээгүй гэсэн үг байхгүй. Тэгээ яг тайлж унсан арга нь бас л нэг талтаа хятад хаанцтай нөгөө талтаа рүүний бичгтэй байгаад шүү дээ харьцуулах маягаар. Тэгэхээр яг энтэй адилхан үйл явдал энэ розетын чулуунд бас болоод байгаа байхгүй. За харин яг энэхүү түүхэн онцгийг бүрэн бүсэн тайлж чадсан суутан бол Францын хил шинжлэлийн эрдэмтэн Жан Франсуа Шамполиан байхгүй. Шамполиан. За тэгэхээр яасан бэ гэхээр Их Британд хамгийн анх өмчлөөд авчлаа. Гэтэл Франц хамгийн анх олсон. Одоо тайлж уншиж байгаа эрдэмтэн нь Франц эрдэмтэн болоод хувирч байгаа юм тий. Яг нэг иймэрхүү л үйл явдал болоод байгаа юм. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани Good Day сүүжүүд хэмжиж ажиллаж байна. За сүүжүү Солонгосын ард түмний уламжлалт тарих. За тэр чутгаараа сүүжүүний зах зээл дээр Солонгосын 3 том тоглогч байдаг. За Good Day сүүжүү юугаараа илүү давуу талтай юм бэ гэхээр нэрхэд сүүжүүг нэрхэд сэнгэг ус маш чухал байдаг. Good Day сүүжүүг бол жирийн улын 320 м-ийн гүнээс гаргаж авсан хүчил төрөгчөөр баялаг ийм цэвэр тунгалаг усаар нэрж боловсруулдаг гэдгээрээ энэ бусаан бүс нутагтай бол алдартай гэдэг юм байлээ. Дээрээс нь Good Day сүүжүү бол хамгийн олон төрөлтэй сүүжүү гэдгээрээ бас онцлогтой. За мэдээж сүүжүүний дисперсти агуулмж буюу градусыг 16 хүртэл бууруулсан технологиг ашиглаж хийж байгаа. За тэгээд амралтын өдөр найз нөхдөдөө суух
ярилцах үедээ бас эдэн градусын ямар зүйл хэрэглэх вэ гэдгээ бид бас сонголтоороо хэрэгжилж болно гэдэг утгаараа хэлж байгаа шүү. За ингээд Гүдэ сүүжүүнээс гадна одоо юм Гүдэ брендийн олон бүтээгдэхүүнүүд байгаа. Бүх сүлжээ дэлгүүрүүдээр, хүнсний дэлгүүрүүдээр CVJ-сээр худал таалагдж байгаа. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За баярлалаа. За ингээд уг чулуунаас хамгийн анх 1801 онд бол Францын эрдэмтэд те гипсэн хив авч амьсан гэдсэн шүү дээ. За тэгээд энэ Шамполион бол амьдралаа хизээч розетийн чулууг боддоор нь өөрийн нүдэрээ үзэж байгаагүй юм баггүй юу? Вау, тэгэхээр одоо нөгөө хивнээс л энэ гайхалтай тайлж унших юм хийсэн те. За зөвхөн тэрхүү гипсэн хуулбар дээр ажилласаар дүрс бичгийн нууцыг тайлсан байдаг. Тэрээр 1822 онд Флайн одон дээрх те Птолемей болон Клеопатра гэсэн нэрнүүдийг розетийн чулуутай харьцуулж дүрс бичиг нь зөвхөн хаадын нэрийг авиагаар тэмдэглээ зогсоогүй. Египт хэлний үсгийгч авианы тэмдгээр бичдэг байсныг нь нээсэн байдаг. Тэрээр 1822 оны 9-р сарын 27-нд Парисын Актемт алдарт мэдээллийн те захидлаа уншсанаар мэдгэдлийн захидлаа уншсанаар Египт судлалын шинжилгээ ухаанд албан ёсоор төрөн гарч хүн төрлөختөн 2000 гаруй жилийн дараа те анх удаага фараонуудын түүх соёлыг өөрсдийн бичсэн их сурвалжаас унших боломжтой болж байгаа. Өөрсдийнх нь бичсэн гэсэн үг шүү дээ. Тэд нар өөрсдийнхөө түүхийг дүрс сүсгээрээ бичээд үлдээсэн байсан зүйлийг одоо хүн төрлөختөн яг тайлж уншиж чадж байна л гэсэн үг. Тэр болтол бол нэг там одоо пирамид байна. Эсвэл нэг хааны одоо онгон олдсон гэдэг ч юм уу те бунхан олдсон гэж байдаг байсан бол одоо яагаад энэ хаан хэдээс хэдэн онд хаан ширээ суусан юу хийсэн тэр ламтартаан цог ингээ бичээд орхисон байгаа аахгүй. Тэр бүх юм тэн одоо нэг Рамзес 2 дугаар Рамзес гэхэд чинь л одоо тэгэл янз янзын ингээл те түүхэн үйл явдлуудыг хэмнэлээд үлдээсэн байдаг шүү дээ. Тэдрийг нүртэл тайлж уншнаа гэсэн үг байхгүй. Тэгээ ийм л одоо гайхалтай нээлтийг л те Жан Франсуа Шамполон 1822 оны 9-р сарын 14-ний өдөр дүрс бичгийн нууцыг бүрэн тайлж чадсан байгаа байхгүй. За ингээд яг бүрэн дүүрэн тайлж чадсанаа мэдэн гутаа магнагаа хагартлаа баярлсан тэр ахыхаа ажилдаг Францын Актемийн байр руу хамаг хурдаараа гүйж очоод өрөөнд нь орж би нууцыг тайлжглаа гэд те ингэж хашгираад ухаан алдаад болсон байдаг. Алтлгүйтэй одоо. Тэгэхээр одоо бас нэг айгүй сонир үйл явдал болж байгаа сте. Энэ яасан бэ гэхээр хамгийн анх олсон энэ тэр хүн те офицер энэ хүн яг нас барсан жил нь энэ бичиг өөрөө тайлагдж уншигдж байгаа сте. Тайлж уншсан эрдэмтэн нь тайлж уншингуудаа ухаан алдаад уншиж байгаа сте. Цаашаага зүгээр ингийн юм болж байгаа. Гэхдээ надад гоё юу санагдлаа. Юмны эзэн шиг хандсан биз дээ те. Олдсон газрынх нь хүн тайлсан байна. Их одоо тэр чулуунаас нь биш те. Тэр авч үлдсэн нэг тэр ч одоо ингээл нэг тамгалж байгаа миний бодлоор бол ингээл тамга дарж байгаа юм шиг л авсан байгаа шүү дээ тий. За тэгтэл яг энэ ч нэг өөрөө бол нэг Египтийн тий ард түмний хүмж байгаа. Тэгээд гурван газрын нэг ингээд сонин тий юм болчихж байгаа байхгүй. Хөдөлгөөнтэй ч болоо байна. За тэгээд ингээ магнагаа хагартлаа баярлсан тэр бол тий ингээд ахыхаа ажил дээр ингээ ухаалтад унсан штэ. Тэгэхээр тэр яасан бэ гэхээр маш их ачаалтай ажиллаад туйлдсан байсан тул ингээд юу яасан байгаа байхгүй ухаалтад унсан байна. Тэр нэг эмчийн үзлэгээр их хөөрсөн байна. Тэгээд тэр одоо ингээ тайлж уншсныхаа дараа 5 өдөр хэвтэрт байсан байгаа байхгүй. Хэвтэрт ингээ байж иж идэж усч ирсэн гэж байгаа. За өдгөө розетийн чулуунаас гадна өөр 3 газраас Мембисийн зайрлагийг тэр хуулбарууд олдож энэ хөшөөний хилдэрхий түүхийг сийлэн үлдээсэн цорын ганц олдор биш болох нь бол батлагдсан. Гэсэн ч энэ чулуу нь хамгийн анх хүн төрлөختөнд эртний түүхийн хаалгыг нээж өгсөн. За мэдээж энэ нандин олдууруудыг дагсан маргаан гарахгүй байна гэж юу байхгүй шүү дээ. Сая бараг ингээ зах цухаас нь хэлчлээ. Египт улс бол уг чулууг бол британчууд колоничлалын үед хууль бусаар дээрэмдэж авсан хэмээн үзэж эх оронд нь буцааж өгөхийг шаарддаг. Ялангуяа Египтийн нэрт археологч Захи Хаваас уг чулууг бол Египтийн үндэсний бахархал колоничлалын олз хэмээн нэрлэж Британий музейгээс албан ёсоор нэхэмжилсээр байгаа ч британчууд хууль ёсны дагуу гэрээгээр авсан хэмээн буцааж өгөхөөс татгалцаар байгаад байгаа юм байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр эцэст нь бол розетийн чулуу бол тэг Британий музейн хамгийн алдартай брэнд Британда. За тэг музейн дэлгүүрт бол чулууны хэлбэртэй утасны гэр, оймс, аяга, үзэг тэр байтугай шоколадч зарагддаг. За энэхүү ганцхан чулуунаас сэдвүүлэн бэлэг дурсгалын борлуулалт нь тус музейд жил бүр сая фунтын орлого оруулж идэг гэж байгаа байхгүй. Гоё гастай энэ өөрөөр маш их мөнгө олж өгч чинь тий штэ. Одоо тэрийгээ тэгээд тахаас яах вэ те булаацалтаад тахт. Манай нөгөө нэг нэртэй археологч нар нэлээд хэлээд байдаг л да. Ялангуяа Монгол Улсын их сургуулийн нүүдлийн одоо археологи хөрөлгийн захирал Түр Батгай. За энэ хүний нэг хэлдэг үг байдаг. Тэрний үг гэхээр археологийн салбар хэдийгээр
маш их хэмжээний тэг хөрөнгө мөнгө заард ингээд хөрөнгө мөнгө зарж иж ингэж нээж илрүүлж байгаа шүү дээ. Энэ чинь тэгж маллах судалгаа хийхэд за гэтэл тэр буцаага зарлаа нөхдөг юм аа. Жаахан удаан хугацаанд жоох удаан болохоос ч зарлаа нөхдөг ийм шинжлэх ухаан. Яагаад гэвэл тэр олдрууд музей тавигддаг, музейг хүмүүс үздэг. За гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ энэтэй холбоотойгоор би яг энэ нэвтрүүлэг дээр яг нэг бэлтэж байхдаа юуг айгүй их сайн сонсон бэ гэхээр би хамгийн сүүл саяхан 7 хоногийн өмнө Чингис хаан музейд орж бас нэг тайлбар хийсэн юм байна. Гэдэг хүмүүст. За тэгэхэд тэнд яасан бэ гэхлээр доор дэлгүүр байдаг Чингис хаан музейд. Тэр дэлгүүр дотор Чингис хаан музейд байдаг олдуруудаар одоо тий аяга одоо нэг бэлэг дурсгалын юмнууд хийцэн зүйлүүд зөндөө байна. Би нэг зүйлээр маш их бахархсан. Тэрний юу гэхээр манай одоо Аранга аймгийн өндөр улаан сум тий хүннүгийн язгууртны булчнаас олдсон одоо манай багийн судалгааны багийн олдсон олдурын маань тий тэр бэлэгт хөрөөс тэр юникорн тэр ирүүсийн дүрстэй амтан эдэр маань ингээд амар гоё аяга болцсон. Агуу гоё аяга болцсон байлээ. Тэгээ би бүр тэр аяга хэд вэ гэж чи 99,000 төгрөг гэл. Яаж байгаа юм даа гэл. Тэгж бодож байгаа юм чи. Агуу гоё би бол тэрийг бол хүнд бэлгэлмээр санагдсан. Тэгээд хүнд аваад ингээ бэлгэлүүл агуу гоё юм шиг санагдсан. Тэгээ тэр дотор ингээ манай Чингис хаан музей ч гэсэн тэгээ түүхийн музей ч гэсэн ер нь бол яг иймэрхүү брэнд бас ингэж гаргаад эхэлсэн юм байна лээ. Бас археологийн олдуруудаар ч юм археологийн ингээ дурсгалаар санаа аваад юм хийдэг хүмүүс бас маш олон болцсон байгаад би бас маш баяртай байгаад байгаа. Тэ. Яг л одоо ингээ дэлхийн одоо музейн жишг рүү бас ингээ тэ төгчийг хандж юм. Одоо нөгөө нэг тэр үнэт олдуруудыг та тэр аягийг хараад баярлж байгаатай адилхан нөгөө үн цэнийг мэдж байгаа хүмүүс бусадтай мэдрүүлэх айгүй гоё юм аа. Одоо буган чулуун хөшөө те би ч одоо хүсгэлийнх буган чулуун хөшөөний зурагтай бодволк заашглаад аяг байгаасай гэж бодож байна. Байдаг уу? Аялал жуулчлалын улирал эхлэхэд те тэр одоо тэр нутгийн уугуул нутгийн иргэд бүр бас тэр жуулчин хүмүүст тэргийг тайлбарлахад хэмжээний мэдлэгтэй мэдээлэлтэй гайхуулахаар тийм байгаасай гэж бүр мөрөөдөж байна. Өө би сахад нэмээд нэг бэлчээгээд байхгүй. Би нөгөө ой төв гээд нэг төвд бас нэг хаяа нэг ингээд лекц уншаад байдаг шүү дээ. Тэгэхэд тэнд нэг охин байт юм аа. Нэг охин бүсгүй эмэгтэй. За нэг эмэгтэй. За тэгээ тэр болохоор ингээд буган чулуу өшөөгөр ингээд гоё юутантай цавц хийцэн. Тэгээ ингээд загвар могор 8 гоё харагдсан. Тэгтээ одоо тэрнгүү ингээд брэнд болгоод ингээд хөгжүүлээ цааш нь ингээд гаргана гэж байгаа байхгүй. Тэгээ хар орон хот мотор ингээд юм хийж гисэн. Гэх мэтлэнгээр ер нь археологийн дурсгал олдуур те иймэрхүү зүйлэр буган чулуу өшөөтэй би ямарсан бодволк нэлээд байдлыг мэднэ. За маш их баярлалаа. Гоё шүү. За яг ингээл археологийн нэвтрүүлэг орох болгон жоохон мэдхгүйдээ бас ингэж иж магадгүй жоохон харамсангүй боддог юм те. Манайхан бас яг энэ талаараа аялал жуулчлалыг хэрхэн татаж чаддаг вэ? Энийг хэр үн цэнтэй одоо те таамаглашгүй гоёор нь хадгалж ингэж хүмүүсийг ингэж хохирлын төрүүлж чаддаг тал дээр бас яадаг болоо гэл аюу санаа зовх юм. Атаарах юм. Энэ улс орнуудын жишгээр. За маш баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр сувг та бүхэндээ археологийн нууцуд нэвтрүүлгийнхаа энэ 7 хоногийн дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлэг хүрэхэд дэмжиж ажилласан Отревинтэй чөлөөтэй амьсгалын Отревин стандартыг эрхэмлэн стандарт катеринг компани Good Day Сүжүү дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 хост телефоноор хүрлээ. Студид Америк сургуулийн түүхэн багш Маратхан Цэнгэл баярнаар ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.